Blackpink-ийн teaser зургийг маш уйтгаартай шинэлэг зүйл огт алга гэж шүүмжиллээ. Ketsai хамтлагийн гишүүн Манаа тодорхойгүй хугацаагаар хамтлагаасаа завсарлага авлаа. Гэхдээ ер нь Hybe Entertainment эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн боловч Манаа өөрийнхөө мэдээлэл дээрээ эрүүл байгаа гэж хэлсэн бөгөөд мэдээллүүд хоорондоо зөрчилдөж байна. Энд яг юу тохиолдвоо гэсэн асуудал үүссэн. Тэгээ хоёр дахь нь Ketsai хамтлагийн Daniel-ийн аав яг Манааны гарсны дараа энэ хүн мэдээлэл дээр маш сонин комент бичснээр нэлийн шүүмжлэлт дагуулж хэллээ. Мөн Blackpink-ийн Jisoo бидэнд жилдээ доройж 2 киноны дүр бүтээдэг. Удахгүй гарах байгаа K-драманд 3 сарын 6-нд нээлттэй хийх бөгөөд бас энэ талаар ярилцгаая. За сүүлийн мэдээ нь болохоор мэдээж K-pop-ийн чиг хандлагыг өөрчилж буй Cortis Longshot-ийн талаар мэдээллийг ярилцах болно. Сайн уу, K-pop Cherokee-гийн YouTube сувагт тавтай морил завуулзаагүй сар өнгөрсөн байна. Тэгээ та бүхэндээ сар шинийн мэд хүргэе. За мэдээнүүд руугаа орцгоё. За Blackpink маань 2 сарын 27-нд буюу дараа 7 өнөخت 3 дахь мини альбомоо цацгаж байна. Гэхдээ энэхүү teaser зураг нь дийлэнх хүмүүсийн сэтгэл санаанд нь хүрээгүй бололтой. Яагаад ийм дахин давтагдсан юм шиг санагдаад байна вэ? Энэ teaser зураг дээр хайн хандсан юм шиг байна гэсэн сэтгэлүүд байсан. Үнэхээр энэ хамгийн сайнаараа сонгосон хувилбар гэж юу? Blackpink-ийн сүүлийн энэ дуунуудын teaser болон яг энэ хүлээлтэнд яагаад ингэ хүрэхгүй байна гэсэн мэдээлэлүүд байна. Тэд тусдаа зураг аваад эвлүүлсэн юм биш үү гэсэн бас сэтгэл байна. Харин өмнөх альбомны зураг авалтууд бол надад бол их таалагдсан. Тэгээд ер нь бол хүмүүс өөрсдөө хүртэл ингэж хэлж илээ том продакшнаас хүмүүс их шинэлэг юм хүлээдэг бололтой гэсэн тэм дүнэлтэнд хүрсэн. Энэ teaser зураг чиний хүлээлтэнд хүрсэн. За миний хувьд бол альбомныхын зургууд бол үнэхээр гал исэн. Ялангуяа надад Jisoo бүр үнэхээр супер санагдчихсэн. За дараагийн мэдээ болохоор Ketsai хамтлаг дотроо ер нь хагарал үүсэж байна уу юу болоод байна? Hybe Entertainment-аас Ketsai-ийн Маноныг эрүүл мэнд болон сайн сайхны шалтгаанаар тодорхойгүй хугацаанд завсарлага аван хэмээн мэдгдсэн. Гэвч бодлого Манаа өөрийн хувийн тайлбарыг нийтэлж агентлын мэдээлэлтэй зөрчилдөж байгаа мэт сэтгэл төрүүлсэн. Манаа өөрийгөө эрүүл бөгөөд өөртөө анхаарч байгаа гэж дурдсан. Өөр бидний хяналтаас гадуур өрнөж буй зүйлс байгаа гэж бичсэн байгаа. Солонгосын нийтийн цэнүүд мөн адил энэ хоёр мэдээллийн ялгааг анхаарч олж. За Манаа бараг хамтлагаасаа гарах гэж байгаа юм шиг сонсогдож байна. Түүний загтал үнэхээр гарах гэж байгаа мэт сэтгэл төрүүллээ. Ер нь бол түүний бичсэн зүйл Hybe мэдээллээс дэс өөр юм гэсэн сэтгэлүүд байсан. Ерөнхийдөө тодорхойгүй хугацаа гэдэг чинь хизээ ирэх нь ерөөсөө мэдэгдэхгүй зүйл гарсан. Энэ болохоор Daniel-ийн аав энэ мэдээллийг гарсны дараа нэг түүний мэдээллийн доор комент үлдээсэн байсан. Daniel-ийн аав юу гэж үлдээсэн бэ гэхээр тоглолт үргэлжлэх ёстой. Нэг гишүүнтэй байлаач байхгүй ч ялгаагүй. Ketsai бол ганц охиноос илүү том зүйл гэсэн комент бичсэн нь за бас дахиад хүмүүсийг хоёр талд хувааж байна. За энэхүү комментиг уншсан хүмүүс за Мананы нөхцөл байдлыг үл тоомсорлож мэдрэмжгүй хандлага гэж хүлээн авчээ. Ялангуяа гишүүний эрүүл мэнд хувийн шалтгааны үүдэлтэй завсарлага байж болцсошгүй үед ийм мэдээлэл хийх нь зохисгүй гэж шүүмжилсэн бол нөгөө талд нь зарим дэмжигчид уг сэтгэлдлийг хамтлагийн урт хугацааны доктортой байдал багийн нэгдмэл байдлыг онцлох гэсэн санаа бас өөр ямар нэгэн зүйл байгаа байна гэдгийг илэрхийлж байгаа байж магадгүй хэмээн тайлбарсан байна. За одоогоор Ketsai албан ёсны зүгээс уг асуудлаар тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд фэнүүдийн дунд ондоо маргаа үүсэж үргэлжилсээр байгаа шинэхэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Ер нь бол Манаа ер нь их дайралт ирдгийг мэднэ. Тэг яг энэ дээр бол ямар хөө үзэл бодолтой сэтгэлдээ үлдээгээрээ. За дараагийн мэдээ болохоор жүжигчин Jisoo Netflix дээр нээлттэй өгч буй Солонгосын романтик инээдмийн цуврал болох Boyfriend on Demand киноны трейлерыг цацсан. Тус бүтээлд нь Jisoo Mary хэмээх өдөр тутмын ажилдаа туйлдсан webtoon продюсер бүсгүйн дүрийг бүтээн. Өдөр тутмын ажилдаа туйлдсан гэж шүү. Ядарсан, ер нь залхсан гэж байгаа байхгүй юу? Хэрэглэгч бүрийн идал төрхөд тохируулсан уран зөгнөлт нөхцөл бүхий болзоонуудын санал болгодог захиалгат виртуал болзооны хөтөлбөрт орсноор бодит амьдралаас төрхөн зуур цогтон гинэ. Цувралын нэр нь уг зохиол доторх үйлчилгээний нэрээс үүдэлтэй бөгөөд за тэгээд teaser дээр бол маш олон царайлаг солонгосын эрэгтэй жүжигчдтэй манай Jisoo байдаг. Тэгээ Mary виртуал ертөнцид нэг болзооноос нөгөө думбан орж бодит амьдрал дээрээ Seo In-gukийн бүтээсэн кинантай дахин таарлтна. Дайжмаар илүү цагаар хамтдаа ажилладаг хамтрагчид болж
удаанаар өрнөх тэдний харилцаа Мирэгийн виртуал адал явдлуудтай зэрэгцэн гүнзгийрэн гинэ. Ингээд түүний төгс хос гих төсөөллийг улам төвөгтэй болгож буй бодтой хайр дурлалын боломжийг илтгэн. За манай хүн ингээд эдгээр болзоонуудтай төөрх юм байна шүү дээ. Эцэст нь яг хэнийг сонгох юм бэ гэдэг нь бараг ойлгомжтой болчлоо. Энэхүү К-драмны найруулагч Ким Жонсыг хэлэхдээ энэ К-драмын хамгийн гол зүйл нь болохоор гол дүр олон өөр орчинд өөр ертөнцид янз бүрийн хүмүүстэй романтик харилцаанд орж буй явдал юм. Ингэснээр үзэгчдэд нэг цувралаас романтик инвитимийн өргөн хүрээг мэдрэх боломжтой. Тэгээ Жисүг маш олон өөр өнцгөөс өөр болзоо болон өөр хүмүүстэй хамт байгааг ер нь бол найруулагч болон зохиолч гэж бас бодсон гэж бас ярилцсан байлээ. Жисү сүүлийн үеийн кинонууд дээр маш их хүлээлттэй болж эхэлж байгаа. Энд дээрс маш их хүлээлттэй. Тэгээ 3 сарын 6-нд гарна гэсэн шүү. За сүүлийн мэдээ нь болохоор Curtis болон Longshot уламжлалт айдол загвараас илүү жинхэнэ байдал бүтээлч эрхчлөөг эрхэмснээр K-pop-ийн шинэ чиг хандлагыг тодорхойлж байна. Хоёр хамтлаг хоёулаа жинхэнэ уран сайхны илэрхийллийг нэн тэргуунд тавьж гишүүддээ өөрсдийн хөгжим өгүүлэмжийг идэвхтэйгээр бүтээх боломжийг олгодог. Curtis-ийн арга байрлал нь туршилт, алдаа, дутагдлыг нээлттэй хүлээн зөвшөөрөхөд төвлөрч салбарын хит их төгс төлөвлөлтөр стандартыг сүрдэг. Харин Longshot бол өнгө төрхөн K-pop-ийн романтик уур амьсгалыг иргэн сэргээх, үнэнч байдал болон бие даасан чанарыг онцолдог. Хоёр хамтлагийн гишүүд дуу бичих, продюсерлах, бүжиглэх, дэглэх зэрэг өөрсдийн олон талт авьяасыг харуулж байна. Тэдний амжилт нь үзэгчдэд техникийн төгс гүйцэтгэлээс илүү бүтээлч байдал, хувь хүний онцлогыг хэрхэмлэх болсон соёлын өөрчлөлтийг илтгэнэ. Curtis-ийн анхны EP түүхийн хэмжээний борлуулалт нь K-pop ертөнцид шинэхэн арга барил, эрэлт хэрэгцээ байгааг дахин харуулсан. Харин Longshot-ийн хувьд стриминг платформудтай хурдцтай өсөлт нь сонсогчдод шинэлэг, жинхэнэ өнгө аястай хөгжимд нээлттэй байгааг хаталж байна. За ингээ энэ хоёр хамтлаг бол түүхийг өөрчилж байна, түүхийг шинэ олгож байна. Үүний зэрэгцээ Curtis Instagram дээрээ 6 сарын хугацаанд 10 сая дагагчид хүрч дээд амжилтыг тогтоолоо. 2025 оны 8 сард анхны постоо нийтлснээс хойш өнөөдөр 2 сарын 21-ний 3 цаг 30 минутанд энэхүү амжилтанд хүрсэн байна. Энэхүү хурдцтай өсөлт нь тэднийг сүүлийн 5 жилд дебют хийсэн хамтлагуудаас хамгийн түрүүнд 10 сая дагагчтай болсон K-pop хамтлаг болгож байна. Амжилт хүсье K-pop-ийн шинэ 90 үеийг гаргаж ирж байгаа хамтлагуудтай. За ингээд бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай хүргээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.